Улсын хурлын намрын ээлж чуулган өнөөдөр нээлттэйлээ. Чуулганыг нээж улсын хурлын дарга Зандаа хүүгийн хувьд гэлсэн юм а. Намрын чуулганаар 2015 оны Монгол улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батална. 2014 оны эхний 8 сарын байдлаар Монгол улсын нэгдсэн төсвийн нийт орлого 13.6% буюу 605.8 тэрбум төгрөгөөр тасарч, үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ 3,798 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3,951 тэрбум төгрөг төрж, улсын нэгдсэн тэнцвэржүүлсэн тэнцэл 153 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарсан байна. Энэ жилийн үед манай улс авилгын төсөөллийн индексээр 83 жагсан сайн үзүүлэлт гарсан ч түүнээс илүүтэй удахгүй төлөгдөж эхлэх Чингис Самура бондын эргэн төлөлтийг хэрхэн төлөх тал дээр анхаарал хандуулж ажиллах нь улсын хурлын нийт тэргүүний зорилго болж байгааг мөн тэрээр онцлсан юм а. Энэ удаагийн чуулганаар татварын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинжилсэн найруулгын төсөл, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай, гэмт хэргийн тухай, зөрчлийн тухай, худалдааны тухай зэрэг олон чухал хуулиудыг хэлцэнэ. Мөн төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, автозам, боловсрол, эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинжилэн батлах тухай тогтоолын төслүүд болон хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бусад хууль тогтоомжийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болно. Улс төрийн намууд сонгуул зориулан иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас их хэмжээний хандив авдаг намын санхүүжилт ил тод биш байгаа талаар ихээхэн шүүмжил дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намын тухай, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөд байна. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг оновчтой зөв хувилбараар боловсруулж улсын хурлд яаралтай оруулж ирэхийг засгийн газрын тэргүүнд сануулсан бол улсын хурлын чуулганыг 7 хоногийн пүрэв баасан гарагийн 9 цагаас эхлүүлж үдээс хойш 14 цагаас хуралдаж байхаар өөрчлөлт захирамж гаргажээ. Ийхүү олон чухал хууль тогтоомж эх оны улсын төсөвд хэлэлцэх зэрэг олон чухал асуудлыг шийдэх учиртай намрын чуулган нээлттэйлээ. Та бүхэнд ажлын амжилт хүсч улсын хурлын 2014 оны намрын ээлж чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдэе. Улсын хурлын 2014 оны намрын ээлж чуулганы нээлтийн хуралдаан өндөрснийг мэдэгдэе. Үдээс хойш улсын хурлдах нам эвслийн бүрлгүүд хуралдаантай байгаа.